Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Дэлхийд өрсөлдөх Монгол ураатай өрсөлдөх чадварын ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор судлаач Дармаагийн амар хувьсгалан хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд урилга хүлээж авч ирж байгаад маш их баярлалаа. Өнөөдөр бид нар хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбарын талаар ярина. Тэгээд энэ салбар маань өөрөө хэр өрсөлдөх чадвартай байна, дэлхийд өрсөлдөхөд бэлэн үү гэсэн ерөнхий ийм хүрээний дотор ярих юм байгаамаа. Тэгээд юуны юм та өөрийгөө товч танилцуулахгүй хүмүүстээ бас сонирхолтой байгаа. За сая танилцууллаа товчхон. Миний нэр Амар Баясгалан. За сэтгэл зүйч судлаач мэргэжилтэй, суурь мэргэжил маань. Тэгээд анх эзэмшсэн энэ мэргэжлийнхаа хүрээнд их олон жил судалгаа хийсэн. За маркетингийн салбарт ч тэр сүүлд нь ер нь бүтээгдэхүүн хөгжүүлэх салбарт ялангуяа төслийн хөгжүүлэлтээр бол нэлээд олон судалгаанууд хийж ажилласан. Тэгээ энэ хүрээнд миний хийсэн бас нэлээд томхон судалгаа сүүлийн 7-8 жилийн хугацаанд хийж байгаа судалгаа бол энэ ер нь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт ямар боломж байгаа юм бэ? Бид нар ер нь дотоодынхаа хэрэгцээг хангаад цаашаага хэр хэмжээнд экспорт хийж чадах юм. Үүний тулд ер нь яг хөгжлийн ямар загвар шаардлагатай юм бэ гэдэг дээр нэлээх судалгаа хийсэн. Бид нар загвар одоо тийм value chain те нэмүн цэний хэлхээний ийм загварыг хүртэл гаргаж үзсэн, туршсан ийм салбар байгаа. Тэгээд энэ салбарын талаар одоо тодорхой хэмжээнд ярилцах гэж урьсанд нэгдүгээрт баярлалаа урьсанд. Зөв. Тэг манай төв бол ингээд аймагуудын өрсөлдөх чадварын тайлан гаргадаг. Ер нь Монгол улсын нийт эдийн засгийн өрсөлдөх чадварын тайлан гаргаж байгаа. Тэг өрсөлдөх чадвар гэж юуг ойлгоод өнөхөр тухайн хүн малчин байна уу, хотын иргэн байна уу, ажилчин байна уу, офисын менежер байна уу, одоо чанартай эрүүл сайхан амьдрах хэвээр. Ангийн төлөө нөө бизнес нь өөрөө хүчрэх байх хэвээр ашиг орлого олдог. Тэгээ энэ бизнес хүчрэх байх нөхцөлийг тухайн үндэстэн өөрөө бий болгож чадчихна уу юу? Үндэстэн гэж үгэн дээр одоо фокуслж байгаа. Төр биш. Тэг заавал төртөө төргүү тухайн үндэстэн өөрөө ингэ зохион байгуулалтанд ороод бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй гэж үздэг л дээ. Тэгээд ярианд орохоос өмнө танин мэдхүн чанартай хоёр асуулт асуучих. Value chain гэдэг манайхаа яриад байгаа шүү дээ. Энийг зарим хүмүүс баялагын гинжин хэлхээ гэдэг байгаа. Зарим нь өртгийн одоо сүлжээч гэдэг юм ингээд янз янзаар орчуулад байгаа. Та одоо судлаач хүнийхээ хувьд юу гэж орчуулвал зүгээр гэж боддог? Яг манад одоо жишээ нь зүгээр нөгөө value added tax max гэж орчуулж ирэхдээ өртөг талаас нь орчуулад нэмүү өртгийн татвар матварыг явуулсан юмнууд байд юм лээ. Гэхдээ яг нэмүү өртөг ер нь бол нөгөө эдийн засгч гэсэн одоо төслийн хөрөнгө оруулалтын үнэлгээг тооцоо хийхэд ч гэсэн манайх зардал гэдэг ямиг, зардал өртөг гэдэг ямиг хоёр дэлхийн нэг сагсанд хийчихэд байдаг байхгүй. Тухайн бүтээгдэхүүнийг бий болгоход орсон тэр зүйл өртөг. Тэгээд тэрний дараа үлдсэн хэсгээс нь зардлын тухай ярих хэрэгтэй шүү дээ усны мэд. Гэх мэтээр ингээд нөгөө Монголд яг энэ салбар сүүлийн 30 жил орж ирэхдээ нэр томьёоноос эхлүүлээд одоо жаахан олон улсын жишгээс гажцсан юмнууд их харагддаг судалгааны явцтай. За value chain-ийн хувьд аваад үзэх юм бол ер нь одоо монголчууд 30 жил ойлгоогүй ирсэн нэг хугтгун. Тэгээ энэ хугтгууны ард бүхэл бүтэн хөгжлийн бодлого явааг ерөөс анзаарахгүй байгаа байхгүй. Тийм учраас хүчээр одоо социализмын үед хийж исэн шиг адилхан хүчээр улс оролцоод энэ үйлдвэрлэлийн салбарт хөдөө аж ахуйн салбарыг босгочихно гэж эндүүрээд байгаа том эндүүрл байгаа. Гэтэл түрүү өөрөө ярьлаа шүү дээ. Бид нар үндэстэн гэдэг ойлголт нь юу гэхээр энд төр гэж ярихгүй байгаа. Аль болохоор тэр салбар өөрөө хөгжих ёстой гэдэг ойлголт дээр хэрэг бууж байгаа бол энэ аюул зөв үнцэг байна. Тийм учраас анхдагч аливаа бүтээгдэхүүн дээр ялангуяа хөдөө аж ахуйгаар аваад үзье л да. Анхдагч үйлдвэрлэгч болсон малчнаас тий эцсийн хэрэгч болсон отгочлуугийн гэрт ирж байгаа тэр бүтээгдэхүүн тэр одоо мах гэж бодъё л да. Мах ирэхэд
энэ одоо дамжиж ирж байгаа процессд оролцож байгаа бизнесийн оролцогч талууд нь бүгд боловсруулалтын дээр нэмэн үнцийг бий болгоод тэндээс ашиг хүртэж байгаа энэ тогтолцоо хоорондоо гинжин холбогдож ирж байгаа энэ тогтолцоог л value chain гэж үздэг. Тэгвэл хоёулаа ерөнхийдөө яг энэ нэвтрүүлгийн хувьд үн цэнийн гинжин хэлхээгээд тэр нэр томьёолоо тэр үрийг авчихэд Бид хаана явна вэ? Монгол хүн урлаг спортын хувьд бусад дэлхийд өрсөлдөж чадж байна. Харин Монгол үндэстэн нийгэм, эдийн засаг, бизнес засаглалын хувьд хэрэг өрсөлдөж байна вэ? Бид хөгжиж байна уу эсвэл хурж байна уу? Энэ асуултад өгөх бодиттой объектив бас шинжлэх ухааны шариулт бол өрсөлдөх чадварын судалгааны дүн юм. Хөтлөгч, эдийн засгийн ухааны доктор Отго Чулуу. тэр өртөг гэхээр тавраас хэллээ. Нөгөө хүнээс хамааргүй байгалийн хүчин зүйлс ордог гэж байна. Жишээлбэл манай Монгол улсад ч одоо бэлчээр үнгүү гэж тооцож болохоор байгаа шүү дээ. Гэтэл одоо ингээд бидний сонгогдсон капиталист нийгэмд чөлөө зах зээлийн эдийн засгийн орнууд чинь газар маш үнэтэй байдаг. Тэр газрыг маш олон зориултаар ашиглаж болох учраас хэн илүү мөнгө өгсөн нь тэрийг ашигладаг. Манайх бол уламжлалаараа ингээд бүр хосгүй ийм нүүдлийн соёл иргэншилтэй хэмэт хаах хэвээр ийм учраас гэхдээ яг энэ нэг сөрөг тал байна уу одоо ингээд бэлчээр чи өөр үнэгүй болохоор уралдаж сүлмөөд ингээд нөгөө бэлчээрийн даац итгэрээд урд нь бол ингээд малчт чинь бэлчээр амраагаа сэлгээд идэв гэсэн бол одоо зүгээр яг л нөгөө нүүдлийн зарцаа шиг ингээд сорчлоод явчихад байна гэсэн ийм шүмжлэл байдаг л та. Тэгэхээр дахиад нөгөө нэмэн үнцийг бүтээх тогтолцоороо бид нар яг бүрийн хэмжээнд ойлгож ороогүй тэл холбоотой. За энэ дээр яг туршилтууд зөндөө хийсэн л дээ. Тэгээд энэс хамаарат одоо өнөөдөр нөгөө нэг байгаль орчин талаас харах юм бол нэгж талбар бэлчээрт оногдох малын тоо толгоо хэтэрсэн гэдэг ийм дүгнэлтэнд бол хүрсэн байна. Энэ нэг талтай зөв баг. Нөгөө талдаа бид нар тэр нэмийн үнцний хэлхээ гэдэг юм дотор малчид яг ямархуу байр суурьтайгаар анхны бэлтгийн нийлүүлэгч болж орох вэ гэдгийг ойлгуулж чадаагүй тэр хүмүүс нь малчд маань ойлгоогүй учраас өнөөдөр малчин ч гэсэн өөрийн тэр мал аж ахуйгаас ашиг олох хэрэгтэй шүү дээ. Орлого олох хэрэгтэй шүү дээ, тийм үү? Тэгэхээр орлого олохын тулд нөгөө орлого нэмэгдүүлэхин тулд малынхаа тоо толгойг өсгöd байгаа байхгүй. Гэтэл нөгөө талд нь илүү үр дүнтэй аятайхан загвар байна гэдэг имийг л бид нар санал болгох хэрэгтэй. Тоо толгой одоо шинэ бид нар ингээд загвар гаргасан. Ер нь бол Монголын малчин өрхүүдийг аваад үзэх юм бол хонь толгой шилжүүлснээр 300-400 орчим бог малтай байгаа даахгүй дундаж өрхтэй. Гэтэл тийм хэмжээний малаас олж байгаа ашгаас бидний одоо санал болгоод байгаа. Тэр үнцийг бүтээхин тулд тэр малчин өрх төр энэ үнцийг яаж бүтээж болох вэ гэдэг загвараар болвол малынхын тоо толгойг нэмэхгүйгээр тэгээд тэр зах зээл нийлүүлж байгаа үнийг нь яг одоогийнхоор тооцоод үзэхэд зөвхөн загварыг өөрчлөхөд 4-5 дахин цэвэр ашгийг нь дахин штэ нэмэгдүүлэх төр болцсон байгаа байхгүй. Хийгдсэн. Сүүлийн 2 жил бол бид нэр яг бүр бодиттой. Би яг гайхдаг энэ энэ туршилтын хүрээний тайлан энтер бол салбарын яам хонд очсон байна. Тэг хангалттай очсон. Тэгэхээр энийг цааш нь ажил хэрэг болгох санаачлалууд энтер бол явахгүй байгаа даа. Тэгэхээр энэ хөшүүргийг бид нэр хийхин тулд дахиад заавал төртөө хамааралтай байхгүйгээр энэ бүхнийг хийж байгаа. Тэгэхээр эхлээд яг нэг тийм загвар хийх гээд бид нар ажиллаж байна гэсэн. Тийм. Тэгэхээр энэ value chain гэдэг чинь нэг талаа нэг юм үйлдвэрлэлийн салбар дах энэ үнцийг бүтээх гэдэг гинжин хэлхээ шүү гэдэг нэг юм онлайн менежментийн тайлбар болчиход байна шүү дээ. Гэтэл энэ бодит амьдрал дээр яг яаж бийждэг юм бэ гэдгийг юуны нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүдэн аж ахуйн байгууллага гэж байдаг тийм. Хүн сүдэн аж ахуйн байгууллагаас гаргасан хөдөө аж ахуйн үнцний хэлхээний санхүүжилт гэдэг ном байдаг байхгүй. Тэгэхээр энэ номыг 2015 оны үед хүн сүдэн аж ахуйн орчуулсан байдаг. Тэгээд тэр номыг бас нэлээх гарын авалга болгоод ашигласан. Тэгээд энэ номоос аваад үзэхээр ер нь төрийн оролцоо байхгүй. За одоо жишээ нь мал аж ахуйгаар аваад үзэх юм бол анх төгч үйлдвэрлэгч малчин. Тэгэхдээ кластераар хөгжихгүй бол энэ малчин нэг үйлдвэрт малаа нийлүүлнэ. Гэвтэл малаа үйлдвэрт нийлүүлэхээс өмнө энэ харилцаанд орж байгаа дид салбарууд бас байгаа. Мал имлэг байна. Тижээл байна. Тэ?
үс ижээлийн асуудал байгаа байхгүй. За тэгээд дахиад энийг дагалдаа санхүү даатгал одоо нөгөө трактор техникийн худалдаа модлоо гэдэг өөр юмнууд явчихна. А нөгөө үйлдвэрчин цаашаа нэг тээвэр логистикийн компаниар дамжаад тэгээд эцсийн хэрэглэгч тийм үү, эсвэл шууд экспорт юм уу, эсвэл нэг бирж юм уу, эсвэл одоо маха бөөний худалдаа, эсвэл жижиглэн зүүн төр нийлүүлэх гэдэг дараагийн худалдааны логистикийн дамжлагуудаар дамжих гэдэг шүү дээ. Гэтэл явсараад энэ эцсийн хэрэглэгч отгочлууг нь ирэх хооронд нэг бизнес энийг хөгжүүлдэг гэдэг байгаа байхгүй. Тэрийг нь key business гэж нэрлэдэг байна. Түлхүүр бизнес. Тэр бизнесийг л өөрөө хөрөнгө оруулалтад босгоод энэ бизнес модельээ тавьцуулаад босчвол өөрөө энэ нөгөө хөдөөж хүнсний хэлхийндээ дотоод санхүүжилт гэдэг ойлголт байна. Гаднаас одоо яг энэ дахиад энэ нэг зүгээр алгасаад буцаагаад нэг юм тайлбарлахад өнөөдөр ийм гинжин хэлхээ байхгүй учраас бүгд юм хаус хэлбэртэй. Малчин нь өөрөө мал аж ахуйг босгохын тулд өөрөө зээл аавна, өөрөө малаа тушаах газараа бодно, өөрөө өвс хичээлээ зохицуулна, өөрөө малаа эрүүлжүүлэх ажиллаа хийн тэ бүх юм. Гэтэл гинжин хэлхээнд ороод ирэхээр тэр асуудлыг чинь тэр key бизнесийн зохицуулаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ махны кластерын хувьд бид нэр өнөөдрийн байдлаар харж байгаад энэ мах боловсруулах үйлдвэр чинь энэ давмгаалах үүрэгтээ оролцож байгаа учраас энэ өөрөө энэ key юу үдэж үнцний хэлхээгээ босгочих юм байна гэдэг байдлаар загвараа хийсэн байхгүй. Тэгэхээр одоо бол яг бид нар жоох удаашралтай байгаа ч гэсэн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гээд ажиллаж байна. Нийт одоо мах боловсруулах үйлдвэрийнхаа хөрөнгө оруулалтын 30% шийдсэн. Одоо 70% асуудлыг шийдэх гэж байна. Хэрвээ энийг шийдчих юм бол бид нар supply chain дээр малчин өрхийнхаа загварыг бий болгоцсон. Малчин өрх дээрээс хамгийн бага зардлаар хамгийн их үр ашигтайгаар махны чиглэлийн мал бэлдэж нийлүүлэх загварыг бол гаргацсан байхгүй. Тэгэд энд яг хамрагдсан малчин өрх хүч гэсэн айгүй одоо үр дүнтэй сэтгэл ханамж өндөртэй байгаа тийм. А нөгөө талд нь бид нар экспортинг гэж бодох юм бол худалдан авах зах зээл дэлхийгээр дүүрэн байгаа байхгүй. Ерөөс худалдаа авагчийн тавьдаг нэг 3 ерөнхий шаардлага байна. Тэрийг хангахын тулд ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг хангахын тулд зөвхөн үйлдвэр хангахгүй байна. Энэ сүлжээгээр хангана гэсэн үг тийм. Тэгэхээр ер нь бол импортлогч орон яадаг вэ гэхээр нэгдүгээрт нь гарал үүслээр нь дамжуулаад тэр малчин мал эрүүл юм уу? Эрүүл юм уу? Ер нь баталгаатай мүү гэдэг юм байна. Тэрний цаанд эрүүл хэсэх эсвэл эмийн үлдэгдэлгүй хэсгийн баталгааны шаардж байгаа. Тэгэхээр бид нар яг гадаад орнуудын хувьд бол дэлхийд дээр нөгөө махыг ерөнхий ийм экспортын махыг хоёр хэсэгт хувааад байна. Grass fed, grain fed гэдэг. Гэтэл ихэнх орнууд бол grain fed. Grass fed нь болохоор одоо яг бичээр дээрээс өвс идэж хоолж байгаа малын мах экспортлох тухай асуудал тийм. Нөгөө grain fed нь болохоор үр тариагаар хашаалж байгаад бордож байгаа. Олон улсын тийм нэр томьёо нь болохоор фармын цаана байгаа тэр хашаасан тэр эрүүл ахуй хорио цэрийн нэгдэнтэй үсэг болохоор feedlot гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр feedlot дээр нөгөө бэлдсэн тэр grain fed мах чинь өөрөө тэр одоо feedlot-ын цаана малын халдвар төвчин гарсан ч гэсэн энэ дотор бол тэр халдвар дамжихгүй гэдэг тогтолцоогоо шийдсэн байгаа байхгүй. Гэтэл манайх улсынхаа хэмжээнд үндсэндээ нэгч feedlot байхгүй. Тэгээ тэр чигээрээ бэлчээрийн ийм тогтолцоотой учраас энд бид нэр малын эрүүл ахуй хальтын тогтолцоо хийхэд бас нэлээд хүндрэл гардаг. Тийм ч учраас одоо импортлогч орны хувьд эхлээд малчин эрүүл юм уу гэдэг шаардлага тавьдаг. Тэгээ малаа эрүүлжүүлэх чинь гээд хяналтгүйгээр энэ малын энэ тариаг эрүүлжүүлэх ажлыг хяналтгүйгээр хийх асуудлыг бас энэ тогтолцоогоор шийдсэн байх хэрэгтэй тийм учраас тэр нөгөө мөшгөх тогтолцооны ийм апууд дэлхий дээр хэрэгжсэн байдаг. Энийг шийдсэн байх хэрэгтэй. Тэгээ энийг шийдсэн шалтгаан нь юу гэхээр одоо шин наад зах нь ингэж болно шүү дээ. Ингээд савлсан мах дэлгүүрээ судалж авлаа. Дээр нь QR код байна. Энийг нөгөө Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн хүрээнд яг энэ тогтолцоог шийдээд яамд жишээ нь хүлээлүүд өгч ирсэн. Тэгээ тэр туршилтын үед би ч гэсэн үзэж танилцж байлаа тийм. Хэрэглэгч худалдаж авсан махан дээр байгаа QR кодыг хэрэглэгч утасныхаа камераар уншуулад линкээр үсрэхээр нөгөө худалдаж авсан мал нь гарал үүслэнтэй чигээр харагддаг байхгүй. Ямар аймаг сумын, ямар малчны, ямар мал байгаад ямар хаана ямар эмтэрэ хийгээд тэрнээс хош хэр хугацааны дараа ямар эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрт боловсруулагдаад хизээ өөр дөр чинь ирж байгаа юм бэ гэдгийг харагдахаар энэ өөрөө баталгаа байхгүй тийм. Энийг нөгөө талаас нь тэр мал эмнэлэг хүртэл
баталгаажуулчихна. Тэгэхээр нэгдүгээр шаардлага энэ. За хоёр дахь шаардлага нь нэгдүгээрт баталгаатай мал нийлүүлсэн тохиолдолд энэ боловсруулж байгаа үйлдвэр чинь өөрөө хүнсний аюулгүй байдлын стандарт хангасан үйлдвэр муу юм уу? Наадах нь одоо ISO 22000 гэх хүнсний аюулгүй байдлын стандарт байна тийм үү? За энэний их голлох хэсгийг нь бүрдүүлдэг манайхан HACCP гэж нэрлэдэг байдаг. HACCP гэдэг нэг стандарт байдаг да тий. Hazard Analysis Critical Control Point System гэдэг. Энийг ядаж хангасан гэдэг үйлдвэр. Тэр нь баталгаатай мал ирлээ, баталгаатай үйлдвэрт боловсруулагдаад энд ямар нэгэн гадны бит, энд ямар нэгэн бактери гүгээр бэлтгэгдээд тэгээд энэ хооронд чинь бэлтгэгдэх нь бас мах боловсруулах чинь тэр үйлдвэр дээр нарийн тогтолцоо явагддаг. Ингээд дараа нь тэр хөргүүрийн стандарт хангаад тэр тээвэрлэлт мөрөлтөд энийг хангаад өөр төр чинь очиж байгаагаар энэ хоёр дахь асуудал нь шийдэгдэж байгаа. Өрсөлдөх чадвар. Манай энэ өрсөлдөх чадварын индексийг харахаар сүүлийн 10 жил зүр хий иргээд байгаа. Хаана алдаад байна? Тэгээд дахиад нөгөө харилцагчаас хамаараад өөр шаардлагууд тавьдаг юм байна. Одоо шин нөгөө Менагийн орнууд гэж байна. Арабын орнуудын хувьд энэ төр чинь шаардлага тавьдаг юм. Бид нар халаал мах амнаа. Өөрийн нөгөө нядлагын зан үйлээр албан ёсоор баталгаажсан тийм үйлдвэрээр ядуулах сонирхолтой байдаг тийм. Гэтэл Монголд яг тэгээд шийдэгдсэн үйлдвэр байдаггүй учраас аргаа бараад бид нар чинь 20 цэрийн мэрэгжилтэн тэгээд нөгөө имам гэж ярьдаг тэр халаалаа ном уншдаг лам мама өөрснөө авчирч үйлдвэр дээрээ байршуулд маха одоо бэлтгүүлж авч ирсэн тохиолдлууд бий. Тэгэхээр ийм шаардлагуудын дээр нь дахиад хурганы махны тухай ярина. Харин тийм баг. Тэгэхээр хүнээс монголчуудын соёл жоохон тийм баг. Залуу одоо өөрчлөгдөж байна уу? Ер нь бас одоо ингээд малчид дээр бид нар энэ хэрэглэгчийн стандартыг тавиад ажиллахаар хурганы мах, тугалны мах их байдаг байхгүй. Тийм. Монголд бол ер нь тэр чинь нэг одоо уламжлал ёс заншлаа нэг жоохон. Бид нар нөгөө Австралийн болон Шинэ Зеландын экспортыг судалдаг байхгүй. Тэг ингээд судлаад үзэхээр одоо жишээ нь энгийн жишээ ярил л да. Манайх нэг одоо 28-аас 30 орчим сая хоньтой. За 2 жилийн өмнөхөр аваад үзэхээр Шинэ Зеланд 22 саятай байхгүй. Тэ цөөхөн. Адилхан давуу тал нь юу гэхээр адилхан бичээрэй. Нөгөө махаар бол grass fed мах тийм үү. За тэгэнгүүт тэд нар жилд 16 сая толгой хураг экспортлоод ойролцоогоор 3.1 амдэр нь эсвэл ер нь бол бэлтгэн. Бэлтгэн. Тэр чинь нөгөө одоо номхон талаа орн учраас гол импортлагч орных нь нэг нь ятаж та. Энэ хооронд чинь одоо 3-аас тийм далаагаар асар хол 3-аас одоо 4-5 мянган километр зайтай тийм үү. Тийм учраас нөгөөдүүлийн хувьд тэгээд жилд жишээ нь 3 тэрбум $, экспорт хийж байгаа байхгүй. Зөвхөн тэр махнаас. Тэ? Энд чи одоо манайхаар тооцоод үзвэл тухайн үед бид харьцуулж ил байсан л та. 2 оюу толгой хэмжээний экспорт хийж штэ гэж. Гэтэл манайхаас цөөхөн хонтой орон. Тэгэхээр бид юун дээр алдаад байна вэ гэдэг дээр судалгаа хийж үзье. Тэгэхээр энэ хэрэглэгчийнхаа худалдаа авахчийнхаа тавьж байгаа тэр импортлогч орныхаа тавьж байгаа шаардлагаас тусдаа. Тэнгүүт 2 төрлийн тийм үзүүлэлт сөр үзүүлэлт байна. За нэгдүгээрх нь сүргийн бүтц гэдэг ойлголт байна. За манайх сүргийн бүтц гэхээр чинь нэг 5 ушин малын тухай ярина. За богдын тухай ярихаар хойны мааны тухай ярина тий. Тэгээ сүүлдээ одоо бог ихтэй айлуудын хувьд энэ төр чинь ноолуур илүү махнаас ашигтай мэн гэж бодоод ямаа зонхлоод эхэлсэн баг жишээ нь. Гэтэл гадны орнуудад энэ хөдөө аж ахуйн мал аж ахуйн салбар дээр яадаг вэхээр аль нэгээр л дагнадаг. Энэ чинь ферм болохоор дагнаад эхэлж байгаа. Тэр байтугай хонин дотроо үржлийнх тусдаа сүнэгч гэж байгаа тэгээд дээр нь мах нэр тусдаа. Тэ? Тэгээ мах ноосных гэж хүртэл дагнаад тус дотроо. Тэгэхээр сүрэгт эзлэх хэлтгчийн тоон хэдэн хувийн бэ гэдэг дээр энэ үзүүлэлтийг гаргаж ирдэг. За тэгээ бусад орнуудыг судалсан бүр 84% хүртэл байна. 100 толгой хонин дотор 80%, 84% нь хэлтгч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хургалах им хонь байна шүү дээ. Тэ? За манад энэ харьцаа бол 28-аас 33%. Хамаагүй баг. Өөрөөр хэлбэл 10 хонь тутмын 3 нь им хонь. Тэгээ нэг 3 хураг байх нь шүү дээ жижиг гэх тэ. Тэгээд нэг 3 төлөг юм уу шүдлэн мэдлэн тэгээд үлдсэн нэг 90 хонь ч үт юм уу тэ. Эсвэл одоо хязаалан мазаалан тийм хонь болох нь шүү дээ тийм үү.
За ингээд энэ харьцааг бид нэр дэвшлүүлэх тухай асуулт. Тэгэхээр нөгөө малчин өрхийн маань мал аж ахуй дээр бид нэр өөрчлөлт хийх, малчтайгаа ойлголцох, тэр сэдлийг төрүүлэх, сэтгэлгээний өөрчлөлт хийх энэ юмнууд руу орох ажлыг туршиж үзсэн бид нэр тэ. Ер нь бол 100 орчим малчин харьд дээр туршиж үзсэн. Үр дүн бол хятад дажгүй гарсан. Эхний жил гэхэд тэ. За сая бид нар нэг туршиж үзээд төр зогсчоод одоо бид нар дахиад орно гэвэл эхлээд нөгөө нэг ки бизнес болсон махныхаа үйлдвэрийг хөдөлгөжөөж эн чинь цаашаа авч явах болж байна. За хоёр дахь үзүүлэлт. Тэгэхээр энийг бид нар энэ хувийг бид нар 75% хүргэх зорилттой байсан. Яг шууд бид нар нөгөө манай малчин өрхүүдийн бас уламжлалт зан үйлүүд бий. Одоо жишээ нь ингээд манай ахих чинь хөсгөлд тий манай найз гэж гээд чи очлоо гэж бодъё. Чамд нэг хойно амлана. Тэ тэгээд нэг усны найрмаар хурим найранд очиод хойно амлана. Ирсэн зочиндоо хойно гаргаад өгнө. Тэгэхээр тэр нэг ахын хэрэглээнийх нь өөрийнх нь хэрэгцээний бас мал энэ байдаг байхгүй тэ. За тэгээд цаашаага тэгэл малын тухай харин, хуц ухны тухай харин, дээр нь сайхан бас эрэхтэй тэр нь зүргийн манлаа энэ гэж боддог ийм заншилж бас байна тэ. За тэгэхээр бид нар 80% руу шахаж болохгүй юм байна. Ер нь бол нэг 75% руу хүрэх боломж бол байна гэж үзсэн байхгүй. Тэр нь одоо ингээл 100 хоноод 75 нь хэлдэг жоох нь шүү дээ. Тэгэхээр үлдсэн нь юу юм бэ гэдэг ойлголт бас байна. Тэр нь дараагийн юуны дараа тайлбарлая. За хоёр дахь үндсэн үзүүлэлт нь юу гэхээр төрснөөс хойш эдийн засгийн эргэлтэнд орж байгаа малын нас. За дэлхийд дээр бол яг яагаад хурганы мах гэж гарсан бэ гэхээр нэгдүгürt эдийн засгийн эргэлтийг түрэгдэж байгаа байхгүй. Тийм учраас хургал орчод байгаа. Ер нь бол манай нас бий гүйцсэн эм хонь гэж ярьдаг шүү дээ. 5 жил болцсон эм хоньны амьдын жин нь нэг 40-с 50 кг. Гэтэл барууны оронд одоо 6 сартаа хураг энэ жинд хүрчээд байгаа. Тийм учраас ордож гинүү эсвэл зүгээр ер нь бол яг хуу тэр feedlot гээд grain fed махан дээр бол ер нь бол генетик өөрчлөлт баг хийхгүй. Чи одоо тэгээд асуудал ба штэ. Тэгэнгүүт тижэл нь 3 төрөл. Би Францад очиж үзсэн, дээр нь Хятадд очиж үзсэн. Хятадын баян нуур дээр бүр ингээд Америкийн Cargill гэж одоо баг дэлхийн 1 номер тижээлийн үйлдвэр байхгүй. Одоо тэдний охин компани гэхэд Монголд энэ хурдан морины хүртэл тижээл борлуулдаг те Амлен тижээл энэ төр чинь тэднийх охин компани байхгүй. Дэлхийд дээр 70 гаруй оронд 180 мянган ажилтнтай том компани. Хятадд 50 хэдэн үйлдвэртэй. манайд яагаад орж ирэхгүй салбараа байгуул. Тэгэхээр тэр талаас нь бол судлаж асууж сонирхож үзсэн. Тэгээд тэдний баян нуур дээр байдаг үйлдвэр дээр очсон. Хурганы тижээл 3 төрөл байдаг те. Тэр 3 төрлөөр 2 сараар тижээдэг. Эхний 2 сарын тижээл нь хоол боловсруулах хэрэгтэй хөгжлийн тижээл гэж боддог. Тэ. Хоёр дахь одоо 2 сар гэдэг нь 3 4 дахь сард нь ясны хөгжлийн тижээл, 3 дахь махны хөгжлийн тижээл гэж. Тэгээ энэ тижээлээр дамжуулж тижээх нэг. Хоёрдугаарх нь эн чинь олон одоо 10 жил, магадгүй 100 жилийн хугацаанд энэ махны үйлдвэрийн хойны чинь энэ одоо капитал суурилсан орнууд чинь өөрснөө доктортой хөгжүүлсэн байхгүй. Жишээ нь Хятад гэхэд намайг очиход хан хонь гэдэг нэг хундан цагаан хонь гэдэг. Хан хоньыг гэхэд сүүлийн 50 60 жилийн хугацаанд нөгөө одоо өөрийнхөө орны малын улсын сангийн их чухал юугаар үржил селекцийн бодлогоор хөгжүүлсэн. Тэгээ үр дүнд нь яасан бэ гэхээр хуцсных нь дээд рекорд нь 180 кг хүрсэн байна. Манай бяргунаас том болох нь шүү дээ, тий. За хоёрдугаарх нь ихэрлэх үзүүлэлт нь 3 ихэр гардаг. Тэгээд ийм махны чиглэлийн төрөг өсөлттэй хоньны бэлгийн бойжилт нь 6 сар. Тийм учраас хашаалаад байран малгайтаа тэр фидлотын хувьд Хятадд тэр хан хоньноос 2 жилийн дотор нэг юм хоньноос 9 хураг авч байгаа. Бид нэр шоконд те гайхаад та нар яасан юм гений өөрчлөлт хийсэн юм гэсэн чи үгүй. 50 60 жилийн хугацаанд бид нар дандаа ихрийг нь л авч ам чанарын хувьд ялгаа байд юм бол. Яг гоо ер нь бол бэлчээрийн малын мах үнэтэй байдаг тэр грасс фет үнэтэй байдаг юм нь юу гэхээр энэ байгалийн өвс идэж штэ. Нөгөө талд нь үртрээг идэж байгаа учраас нэг төрлийн махны хувьд бол бид нэг ингээд туршаад харьцуулаад үзэхээр
бэлчээрийн мал ах жаахан хатуу. Тэгтээ шүлэн айгүй сайн. Нөгөө grain fed махнууд ч нь болохоор зөөлөн ягаандуу туяата. Тэгээд жаахан баг зэрэг ялбар дөө. Тэгээд голдуу стик айгүй тохиромжтой. Нөгөө талдаа болохоор grass fed чинь шүлэн маш их хамттай. Тэ. Ийм харьцаанууд ялгаанууд байгаа. За тэгээд бид нар Европоос нөгөө Suffolk гэж нэрлэдэг те. Suffolk одоо бол яг Монголд туршлагдсан сэлэнгийн өрөөд энэ төр үржүүлээд олон жил болж байгаа хүмүүс энэ төр бол би махны чиглэлээ онохгүй мах нарийн носны чиглэлээ. Яг бас л дөрөвний үзүүлэлтээр тэр чинь ихрэлх үзүүлэлт нь гэхтэл 1.8 орчим гэдэг чинь те. Одоо 100 хонноос 180 хураг авах нь шүү дээ чинь тийм үү. Тэгээ бас дөрөв өсөлтөө үзүүлэлт сайтай. Ер нь бол нэг 6 сартаа хураг 40 хил давна амьдын жиндээ. Тэгэхээр чинь гулуусны харцанд 20 давчих гээд байгаа байхгүй. За тэгэхээр хятадд очиод тэр хан хоныг хүртэл судалж үзсэн. Тэ. Тэгээ яг орж ирэхэд ихний хөрөнгө оруулалт үнэтэй учраас ихний ээлжинд бид нэр дотоодосоо туршиж үзье гэж үзсэн байхгүй. Энэ бол хоёр дахь ажил. За гурав дахь ажил нь юу гэхээр нөгөө нэг өвлийг үнэтэй авахын тулд үүсгэж чинь юу байгаа юм бэ? За бэлчээр даас итэрсэн байна. Дээр нь миний мэтгэл энэ 80-аад оноос хойш хүүхэд байх үед одоохыг харьцуулбал турбороо татарсан. Үүнтэй холбоотойгоор өвсний гарц байхгүй болсон. Тэр байгалийн өвсний төрөл зүйл ховордсон. Тэ ийм сонин 30 жил явлаа шүү дээ одоо тэ сүүлийн 20-30 жилийн хугацаанд. За тийм учраас яах вэ гэдэг дээр бид нар туршиж үзээд малчин айлуудын өвлжөө хаваржааны бууцны хөлд малын тэжээлд хариулах ажлыг хийж үзсэн. Дээр нь малчин айлуудыг нийлүүлээд хоршоо болгоод дунд нь тэжээлд хариулж үзсэн. Тэгэхээр өнөөдөр яагаад хийхгүй вэ нөхөр малчд маань нэгдүгээрт орлого багтаа байна. Хоршоолж бас сураагүй байна. Тэ? За одоо сая шинэ хоршоо гэдэг хөдөлгөөн хийсэн ч гэсэн эн чинь өөрөө value chain хэмжээнд хийгээгүй учраас малчин дээр зээлийн өртөг нэмэгдчихэд тэ үр ашиггүй хөрөнгө оруулалтууд илүү болчиход тэгээд дахиад нөгөө энэ үнэтэй бэлтгэсэн малаа үнэтэй зарж чадахгүй учраас дахиад эргээд малчин маань эдийн засгийн хувьд хүнд байдалд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэхин тулд нөгөө key business гэдэг үйлдвэр чинь энэ зардлуудын 50% таах хэрэгтэй байхгүй. Тооцоогоо хийгээд боломжийн байна гэдэг үр дүнд гарсан байхгүй. За тэгээд гурав дахь асуудал нь малчин айл хашаандаа хийхэд нь үрийг нөх чинь өвсдөж юу бууцсныхаа одоо хөрзөнгөө хуулаад хур хөрзөнгөө тараагаад тэгшлээ тэрэн дээр үрээ тарих ажлыг малчин өөрөө хийхдээ техник үр хоёрыг нь үйлдвэр хариуцуулж байгаа. Тэ? Тэгэхээр малчинд үнэхээр хөнгөлөлтөө. Тэгээд жишээ нь 6 сарын сүүл 7 сарын ихэр тарьсан юу намар 8 сар гэхэд тэр нөгөө ер нь ногоон дижилэг тэр одоо манайх бол юу тарьдаг ш үр тарианы хурамлууд Улаанбуудаа 10 овёос сүүн болцсон гүйц үед хураах хэрэгтэй байхгүй. Би яг гүйцгийнх нь өмнөхөн их үед нь те арцсан болцсон сүүн болц гүйцээд арцсан болцсон шилжгийнх нь үед л хурааж байгаа гэсэн үг. Тэгээ хураагаад авах хэмжээнд зүгээр энгийн малчин айл нэг бусныхаа үед тарьснаас 2 портер тавьчихж байгаа. Тэ? Тэр чинь огт тимийн бэлдээгүй байсан айлд бол маш том. Тэгээд хоршоолоод тариалаад хураахад үстэжэл ингэ шийдчихэж байгаа. За дөрөв дэх асуудал нь болохоор яг нөгөө малын эрүүл мэндийн асуудал. Өнөөдөр бол мал амтны эрүүл мэндийн тухай хуулиар нэг малын өвчин 3 хэсэгт хаваадаг шүү. Халдварт өвчин, гоц халдварт өвчин, тэгээ шимэгчдэх өвчин гэдэг. Тэгэхээр халдварт өвчин, гоц халдварт өвчин чинь угаасаа бүс нутгаар гарахаар энэ улс өөрөө бодлогоор оролцдог ажил. Шимэгчдэх өвчнөд тэмцэх ажлыг бол малчин өөрөө зардлаад агаад тэгээд тэр ерөнхий тэр суманд баг дээр байгаа мал имлэхээр хийлэгдэг ажил байхгүй. Тэгэхээр малчин өөрөө малаа нөгөө банд болгох. Гадны шимэгчээс салгах. Дотор шимэгчээс салгахын тулд туулга болгох. Тэ? Тэгээ хашаа хороогоо ариутгах асуудал. Тэгээ тэр байтугай энэ нөгөө нэг текст амжуулагч нохоо мохоогоо хүртэл туулах асуудлууд зардлаа бүгд өөрөө гаргадаг учраас орлого багтаа малчны хувьд энэ зардлаа гаргадаг. Дээр нь дид бүтц хангалттай байхгүй одоо. Одоо улсын хэмжээнд чинь статистикаар одоо өнгөрсөн жилийн яваараа үзсэн бол 195 мянган малчин өргөн шүү дээ. Улсын хэмжээнд 195 мянган малчин өргөтөр 310 мянга орчим яг хөдөлмөрийн насны малчин байна. Энд чинь нийт манай хөдөлмөрийн насны хүн амын 4/1.
ийм том зах зээл, ийм өргөн уудам газар нутагта тэгээ ийм олон сая малтай байж бид нар ядуу амьдраад байгаа нь өөрөө бүтээмж муутай байна. Тэгээд Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай эрдэс баялагын нөөцөгтэй зах зээл дойр мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Би нэг за 12 илүү 11 онд Чил рүү явж үзчихсэн. Тэгээ Чил чинь бас яг юм өрсөлдөх чадварын том үндэсний зөвлөлтөө. Чил бол ингээд зэсээр амьдардаг манайхтай адилхан. Тэгээд эдийн засгаа төрөлжүүлээгээд хоёр юм руу орсон юм билээ. Нэг нь мах, нөгөөх нь вино. Тэгээд одоо энэ Европын хамгийн тансаг зэрэглэлийн хамгийн үнэтэй юм одоо хэрэгэлдэг ресторанууд бол жишээлбэл Чил мах хэрэглэж байгаа. Тэгээд яасан бэ гэхээр Чил болохоор бүр ингээд зориуд малаа ингээд бусуудынхаас тустай байлгаад тийм ер нь бол уулаар хашаалагдсан. Тий бас байгалийн тогтцсон тийм байгаа хөслөг байгаа шүү дээ. Тэгээ хамгийн гол нь Европын стандарт ингээд худалдаад авчтай юм билээ. Тэгээд тэднийх чинь тийм Чилийн хөгжлийн сан гэж сантай. Тэгээд тэн дээрээ ингээд одоо сая нэг жишээ ярьлаа шүү дээ. Үйлдвэр босох гэсэн чинь 30%-ийнхаа сангуулжилтыг болцсон. Бос нь олдохгүй нэг. Чилд болохоор яг энэ тохиолдолд хэрвээ хувийн хвшлийнхэн $1 хийцэн бол тэр сангаас $2 өгдөг. Тэгэхээр ингээд одоо 70% жишээлбэл ингээд босоод өгч байгаа байхгүй. Тэгээ намайг дагуулаад тэр нэг виноны үйлдвэрт биш вино тарьдаг газар очиж ирсэн. Яг ингээд ус уузмыг тариал тэгэл ингээд виногоо хийгээл бисгэн гэдэг юм уу. Юм шинээр намсуулаад тэгээд чил вино бас л дэлхийд дээр нэлийн хүчтэй өрсөлддөг болсон. Тэгээ энэс яг юу хэлэх гээд байна гэхээр одоо бас л ингээд гинжин хэлхээ гэдэг юм уу, кластер гэдэг юм уу. Ингэж бодлогоор шийддэг юм билээ. Гэхдээ төр санаачлахгүй. Хувь хвшил заавал санаачлах хэрэгтэй. Хувь хвшил заавал хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Зах зээлийнхаа зарчмаар явах хэрэгтэй. Төр бол зүгээр санхүү дээр жоохон дэмжлэг үзүүлнэ. Стандарт нь худалдаад аваад өгчнө. Тэгээ бодлогын хувьд дэмжинэ. Аль хурд та нар экспорт л. Яг зөв. Ер нь бол төрийн оролцоо бол ер нь бол нэг энэ гинжин хэлхээ тогтцсон тохиолдолд төрийн оролцоо байхгүй болчихж байгаа. Яг нь төрийн хоёр төрлийн оролцоо байгаа. Нэг нь энэ хуулиар зохиомлоор хязгаарлаад байгаа хязгаарлалтуудыг аль болохоор цөөлөх хэрэгтэй байна. Одоо жишээ нь ингээд бүхий салбарт байдаг юм шиг байна. Зөвшөөрөл шаардахгүй мөртлөө журмаар нэг юм зөвшөөрөгддөг тогтолцоонууд зөндөө бий. Бүр тусгаалсан салбарууд лобби хийжгаад журмаар өөрсөндөө зохиомжтой зах зээл үүсгэсэн юм тогтолцоонууд яг энэ үдэ аж ахуйн салбар дээр байна. Энэ нь яг энэ гинжин хэлхийг үүсгэхээр нэмэлт зардал болж байна. Шудраг нэмэлт зардал болж орж байгаа. Одоо жишээ нь энгийн юу бол эмгэгжүүлэлт шүү дээ. Эмгэгжүүлэлтээр заавал тэр нөгөө малын одоо бүртгэлийн журам байна. Тэр журмаар бүр ингээд заасан. Энэ нэгдсэн санд бүртгэдэг бол гарал үүс тодорхойгүй гэж үзнэ гэж заасан. Тэгэхээр заавал тэнд санд бүртгэх хэрэгтэй. Тэхийн тулд нэг газараас очиж эмэг захиална. Эмгэгнийхээ дугаарыг авна систем дээрээс. Тэр систем дээрээс орсон газруудаас очиж эмгээ хөдөлж авна. Тэгээд өөр мал үржил технологийн нэгжгээд эмгэгжүүлдэг хүмүүстээр очиж эмгэгжүүлнэ. Гэтэл бид нар бол стандартын шийдээд өгчих юм бол тэр эмгийг өрснө хөдөлж аваад баг одоо энэ тэр сая миний ярьсан процессор явахаас бид нар шууд худалдаж аваад өгөх юм бол 3-4 дахин хямдхан энэ зардлыг шийдэж болохоор байна. Тэгээд малчинд нь бах өглөө малчин өөрөө шийдэж болохоор байна. Гэтэл яг энэнийхэн дагуу хийх гээд тэр мал үржил технологийн нэгж гэдгийг нь хайгаад үзэхээр жишээ нь өсгөлийн 20 хэдэн сумтай байгаа тэнд 12 хүн байна. 12 газараас нь сонгоод авъя гэхээр бүгдээрээ нэг хүн байна. Тэгээд өөрснөө туршлага байхгүй баг. Бахаач яаж барихаа мэдэхгүй. Тэгэхээр ийм амьдралд нийцэхгүй тэгээ ингээд боомлсон ийм журмуудаа аль болохоор чөлөөтэй болох хэрэгтэй. Нэг хоёр дахь нь тэр стандарт. Стандартаар тэр тохирлын нийцлэл төр хянаж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ бусдын чөлөөтэй
тавих хэрэгтэй байхгүй. Одоо та бүхэн яриа нэлээ явчлаа цаг явж байгаа. Би тэр нэг цэвэр хувийн би ч нэг хотын хөлт байхгүй. Тань мэдхэн үднэс нэг юм асуугаад энэ хоёр асуулт байна л да. Эхнийх нь манайх яагаад энэ малаа ам дээр нь гаргаж үлддэггүй. Арь шир ингээд өнгөдөд ингээд байгаа тийм ээ. Хоёр дахь нь энэ малын хөлийн татвартай яагаад болж үлддэг юм. Тэгэх юм бол малчид өөрсдөө тэр сумдаа сан байгуулад тэрүүгээр одоо тэр өвлийнхаа дижэл мэжэл юуг яг бол нэг малчин өөрөх ганцаараа хийх юм бол асар их зардал. Олуулаа нийлээд нэгэн ингээд төрөлжөөд ингэх юм бол одоо нийт тэр сумынхаа хэмжээнд гарч байгаа мөнгө нь бага мөртлөө илүү их үр ашиг сайтай байх юм болов уу гэж бодод байгаа юм л жишээлбэл. Тэгэхээр энэ хоёр асуулт нь яагаад ам дээр нь гаргаж үлддэг юм. Малын хөлийн татварыг дэмждэг. Ер нь хоёр дахь асуултаас эхэлж байна. Малын хөлийн татвар бий. Одоо амьдралд хэрэгжиж байгаа. Тэгээд энэ мөнгө нь сум дээр яг мал хамгаалах санд марчиж байгаа. Тэгээ энэ мал хамгаалах сангаас нь эргээд энэ бэлчээрийг хамгаалах тий энэ мал аж ахуйд нь энэ мөнгийг сум нь өөрөө шийдэ зарцуулаад явж байгаа. Тэгээд хэрэг хэмжээний татварын орлого цуглаад тэр хэмжээнд үр дүнтэй зарцуулж яана гэдэг бол дараагийн асуудал байж магадгүй. Өөрөөр хэлбэл их олон мянган малтай байна шүү дээ тий. Тийм учраас яг энэ хууль хэрэгжиж байгаа учраас бүх сум дээр адилхан. За нэгдүгээр асуултын хувьд бол байх болцоотой. Би өөрөө нөгөө махыг боловсруулад гаргах нь дотоодд илүү их үнцийг бүтээх гэдэг нэг би ороо тэр хэсгийг нь дэмждэг. Тэгэхдээ нөгөө талыг нь дэмжиж болохгүй гэж хаах тийм нийгэмд бид нар сонгоогүй шүү дээ. Тийм учраас бүх хувилбар нь боломжтой. Тэгээд амьдаар нь гаргах нь гаргаад боловсруулад бэлтгэсэн мах гарах хэсэг нь гаргаад ингээд аль аль салбар нь жиг төгжиж болно. Ингээд малчид ингээд шууд гадагшаа үнэтэй зараад эхлэх юм бол хотынхын үнэтэй мах идэх болчиход байна гэдэг. Хотынхын чирэгдэх гээд байна гэсэн. Би тэгэхээр энэ дээр яг эсрэг байдаг тийм. Өөрөөр хэлбэл бид нар аль нэг газрыг хангахын тулд энэ чөлөөт эдийн засаг байх хэрэгтэй шүү дээ тийм. Хангахын тулд бид нар махны үнийг хүчээр барьж өрөөс болохгүй. Нэг хоёрдугаарт нь бусад орнуудын хувьд хэрэгжилж байгаа мах нь нэгэн тийм чөлөөт зах зээл рүү шилжих юм бол бид нар одоо Оросын иргэн эсвэл одоо Европын аль нэг иргэн хятадын иргэнтэй адилхан хэмжээнд махаа хэрэглэдэг болох хэрэгтэй байхгүй юу тий. Бид нар хамгийн гол нь дотоодынхаа энэ үнд сэнэд яаж байгаа мах дотоод хангаа цаана илүү гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг илүү их саях шиг ийм үр ашигтай загвар руу оруулах юм бол бид нар бүр хангалттай хэмжээнд экспорт хийх болцоотой. Экспорт хийлээ бид нар одоо шинэ ер нь монголчууд жилд хэдэн тонн мах идэх гэсэн тийм судалгаа байт юм болов уу? Ер нь бол нэг 500-аас 600 мянган тонн махны асуудал яригдیں۔ Жилийн ер нь найддаг. Тэр нэг 10-аас 12 сая ингээд үнгүй хямдрууд өгж байгаа тэр мөр хүртэл ороод. Одоо яг би тэр яаж ордог нь бид нар нөгөө ерөнхий статистикаас аваад өгсөн бол нэг 11-аас 12-3 сая толгой мал одоо бэлтгэгддэг. Тэгээ энэний нийт мах нь нэг 500-аас 600 орчим мянган тонн гэж ярьдаг. Тэгээ яг ид ширглээнд бол нэг 300-аас 400 мянган тонн мах асуудал яригдж байгаа юм тий. Тэгээ харин яг сүүлийн жилүүдэд экспорт нь харьцангуйс нэмэгдээд байна. Өрсөлдөх чадвар. 2023 онд статистикийн газар үндэсний статистикийн хороо нэг судалгаа хийсэн байна л да. Тэгээд нэг дундаж нэг малчин өрх бол нэг 15 сая төгрөгийн орлого олдог юм. Үүнийг ингээд задлаад харахаар махаа борлуулаад 8 сая төгрөг, ноос ноолоор зараад 6 сая төгрөг. Тэгээд энэ хоёр ерөн энэ мах ноос ноолоор гэсэн 3 бүтээгдэхүүн бол нийт орлогын баг 90% бүрдүүлчихэж байгаа юм л да. Тэгээд яг 15 сая төгрөг гэдэг чинь бас л харьцангуй бага л санагдаж байна л да. Энийг өсгөх ямар боломж вэ? Тэгэхээр дөрөв ярьсандаа бид нар малчин дээр нэг юм 4 төрлийн юм хийж байгаа. Тэгэхээр энэ нь мэдээж олон шалтгаан байна. Нэгдүгээрт нь бид нар нөгөө нэг импортлогчийнхаа шаардлагыг хангаж байна. Хоёрдугаарт нь яг малчтай бэлтгэснээр үйлдвэрт тогтвортой малаа нийлүүлэх харилцагчтайгаа болоод авчиж байгаа юм тий. Гэхдээ нөгөө талд нь харилцагч дээр энэ дөрвийг үр дүнтэй хийснээр илүү их чанартай, баталгаатай мах бэлтгүүлэхийн тулд үйлдвэр өөрөө зардлынх нь 50%-ийг хариуцлага үүрээд явчихж байгаа. За үр дүнд нь малчтын орлого саяын өөрөө чинь энэ дурдсан дээрх бид нар махаар тооцоо хийж байгаа учраас махнаас олох орлого нь 4 дахин нэмэгдэж байна. Үр дүн тий.
Тэгэхээр чин нөгөө нэг 8-ыг гэсэн бол тэр чинь $20,000 болох нь шүү. ер нь тэгнэ гэсэн үг. Тэгэхээр сая нөгөө махнаас олж байгаа энэ 8 сая төгрөг олж байгаа айл бол 32 сая төгрөг болох нь шүү дээ чинь тийм үү. За тэгэхээр одоо тооцоо удаад үзье хоёлаа. Цаасан дээр тэмдэглэх үү. За тэгэхээр яаж энийг үр дүнтэй болгож байгаа нэхээр. За ойролцоогоор 400 бид нэг 400 хонтой загвар өрхийн одоо бүтц гаргасан юм. Тэгээ энийгээ санал болгож байгаа. За 400 хонь дээр бид нөгөө сүргийн бүтцийг 75% дөргөн гэсэн. Тэгэхээр бид нар 300 хэлтгэгчийн тухай ярьж байгаа. 300 хэлтгэгч. 300 хэлтгэгч. За үлдсэн 100 хонь юу байх вэ гэхээр дараа жилээс эргэлтэнд орох 60 охин төлөвийн урганы тухай ярьж байгаа. 60 охин төлөвний тухай. За үлдсэн 40 нь болохоор нөгөө Монгол айл гэдэг төр ярьж байсан шүү дээ нэг хэрэгцээнийх нь юг нь үлдээж гэнэ гэсэн үг тийм. За ингээд одоо социологийн үед бол ингээд статистик зарим нэгэн их сурвалжаас харахаар нэг малчин өрхийн дундаж үзүүлэлт нь 100 хэлтгэгчээс 110-аас 113 хураг гантар авсан байдаг байхгүй. Тэ одоо бол эн чинь бүр унтсан шүү дээ. 60-70 руу оролцсон. Тэгэхээр энийг бид нар тэр нөгөө малын эрүүл мэндийн асуудал, өвс тэжээлийн асуудал, чанарын асуудлыг шийдснээрээ ер нь 100-аас 100 авдаг руу явъя гэж байгаа. Зорилт бол мэдээ цаашаа ихрлүүлэх тухай асуудал энэ төр яригдана тий. За тэгэхээр чин 300 юм ханаас бид нар жилд 300 хураг авна. За 300 хураг гарч ирнэ гэсэн үг. За энэ хаврын 2 сараас 3 сарын хооронд хуруулсан хураг намар 9 сараас хойшоогоо мах бэлтгэлөөр шилжиж байна. Энэ үед амьдын жин доотлон бид нар 37-оос дээш гаргацсан. Тэ амьдын жин гээ. Тэгэхээр чин гулууз махаар хамгийн бага ер нь бол дунд чинь бид нар нэг одоо эхний жилийн туршилт шүү дээ. Тэ тэгэхээр үйлдвэр өгсаанд тэгтлэх сайжраагүй тэ байгаа нутгийн Монгол хон дээр хийсэн учраас сая бол дунд чинь 15.2 хүрсэн. Баг нь 14, дээдл нь бүр 21 хүрсэн шүү дээ. Тэгэхээр 300 хурганаасаа дахиад охин хургаа авч үлдэнэ үржлийнхаа. Тэгэхээр 240 үлдэнэ дээ. За 240 дээр нэмэх нь нөгөө 300 эм хоньноос хамгийн хөшнөөс нь буюу 5 жилээс хүртснээс нь 60-ыг заазалж байгаа. Нөгөө 60 хургаараа сольж штэ. Тэгэхээр маханд өгч байгаа хонь чинь 240 хураг нэмэх нь 60 эм хонь болж орж ирж байгаа. За бидний зорилт бол улуусны харьцаанд 17-оор үржүүлэх гэж байгаа. Тэгэхээр 300 хүрчих нь 17 гэхээр нийтдээ энэ айл 5.1 тонн маханд бэлтгэх гэж. За гэтэл одоо яаж яах нэхэр түрүүний нөгөө нэг 8 гэд ярьсан чинь яг бидний судалгаатай нийлж ийн л да. 8 сая гэдэг чинь махнаас 8 сая болж байгаа гэдэг статистик дурдлаа шүү дээ. Тэгэхээр 400 хоньтой айл дунджаар нэг 50 одооныхоор 50 малл 50 хонь л надлаад өгч махад бэлтгэл. За 50 хоньыг ер нь нас бий гүйцснээс нь өгж гэнэ гэж тооцохоор гулуусны харцыг нь түрүүн хургаар бол 17 гэсэн нас бий гүйц учраас 25-аар бодож байгаа. Инхээр нэг тонн 250 1250 кг мах. За тэгээд зах зээл дээр малчид бол үйлдвэрүүдэд бөөний өнөр нийлүүлдэг 8000 төгрөгөөр нийлүүлнэ. За тэгэхээр чин тонн 250 гэж 8 гэдэг чинь нэг 10 сая хүрэхгүй төгрөг болох нь шүү дээ. Тэ зарим газар бол 7000 сангаар нийлүүлнэ. Тэгэхээр нөгөө нэг 8-аас 10 саяхан хооронд байгаа. Тэгэхээр энэ айл бол яг өнөөдрийн тогтолцоогоор нэг 8-аас 10 сая төгрөгийн махтаас олж байна. Сард байгаад үзэхээр бод. Тий. За тэгэнгүүт одоо түрүүний нөгөө бидний загварлаа орохоор тэр айл чинь 5.1-ийг бэлтдэг болсон байхгүй. 5.1 тонныг үржих нь 8-аар тооцохоор хэд вэ? 40 сая гарч байгаа. Тэгэхээр 10 саяг олох гэсэн айл дээр бид нар 8000-аар нийлүүлэх хүний нэмээгүй, малынхын тоон нэмээгүй. Тэр дотор бид нар тэр нөгөө олон улсын үзүүлэлтээр байдаг сүргийн бүтцийг нь 75% дүүргээд сүргийн бүтцийг нь өөрчилж хэлтгэгчийн үзүүлэлтийг 75% дүүргээд тэгээд тухайн жилдээ мах бэлтгэлд орж эдийн засгийн эргэлтэнд ордог тогтолцоо руу оруулчихаар энэ айлын үзүүлэлт нь махнаас олох орлого нь 4 дахин өгч байгаа. 40 саяг болдог болж байгаа байхгүй. 40 саяг олоод эхлэхээр тэр айл одоо нөгөө статистик үзүүлэлт өгдөг штэ. Ер нь бол ядуу дундаж давхаргын болон доод хэсэг рүү байгаа малчдын шууд дундаж давхар руу шилжиж байгаа. Тэ? Статистикаар ер нь бол нэг малчин өрхөд байгаа тэр хөдөлмөрийн насны хүн авч 1.7 гэж явд юм байл ойролцоогоор тэ. Тэгэхээр нөгөө 40 сая 15 саяг 1.7-доо
2 хүнд хуваах юм бол тэр чинь хөдөлмөрийн хүсний доод хэмжээнээс багыг болоод байгаа байна. Тэ? Гэтэл 40 саяг хуваах юм бол одоо нэг хүн чинь бараг 2.5 сая төгрөг авах нь шүү дээ. Энэ орлого олох хэмжээний тооцоо гарч ирж шүү дээ, тэ. Тэгэхээр зүгээр л энийг бид нар одоо хийх цаг нь болцсон байхгүй. Ийм учраас бид нар энэ салбарыг хөрөнгө оруулалтын зээлээр бид нар бодлогоор яаж бас дэмжиж болох юм. Хоёрдугаарт нь дэмжихдээ зүгээр нэг юм малчин өрхий, зүгээр нэг хоршоог, зүгээр нэг үйлдвэрийг биш. Энэ одоо юм үн цэний сүлжээгээр нь яаж дэмжиж болох юм гэдэг. Эдийн засгт нэг ийм ойлголт байдаг юм л да. Тухайн салбарын одоо авраг чемпион гэдэг. Одоо бусдыгаа чирж явдаг. Тийм. Германд бол жишээлбэл автомашины үйлдвэрүүд байна. Тэгээд тэр автомашины үйлдвэрүүд чинь асар олон жижиг бизнесийг чирж явдаг. Ханганы нөлөөлтөөр. Тэрэн шиг одоо манад нэг тийм чемпион үйлдвэрүүд л хэрэгтэй байгаа юм байна шүү дээ. Ер нь тийм. Гэхдээ аль болохоор хувийнхтай. Тэгээд тэдний төр аль болохоор ингээд доктортой үйл ажиллагааг нь явуулаад ингээд тоглоомын дөрвөн ойрхон өөрчлөлт харахгүй экспорт руу гаргадаг болгочих юм бол одоо малчин маань 8,000 төгрөгөөр зарж яхаар те $8 зардаг болох юм бол энэ чинь хэд дахин өсрөнгөө орлоготой болох юм байна. Ер нь бол сүүлийн үед манай үндэсний бас томоохон компаниуд цааш нь Хамбагч өөрөө Mombeef гэдэг юу хийсэн. MCS чинь нөгөө хинтит чандант чинь нөгөө юу хийцэн. Юу лээ? Тийм махны үйлдвэр өхөр одоо тижээж байгаа тий. Тэгээд жишээ нь одоо Апо гэхэд үдэ аж ахуй сүүл тал руу дотор орцсон. Тэгэхээр энэ үндэсний үйлдвэрүүд маань яг энэ загварлаа ороосоо гэж хүсэж байгаа. Тэрвээ ингэх юм бол энэ үйлдвэрүүдийг хөрөнгө оруулалтын хувьд өөрсөнд нэг саатах юм байхгүй. Төрийн гар харах ойлголт байхгүй учраас энэ салбар даруй босч байхгүй юу? Яг энэ загварыг одооноос хийлээ гэж бодоход тэгэхээр энэ загвар чинь ер нь бол яг энийг хийвэл сая анх бэлтгэн нийлүүлж байгаа тэр малчид эцсийн тэр нөгөө нэг экспортлж чадж гэнэ үү гэдэг дээр төрийн оролцоо байх болгочоор бид нар нэг хүчний асуудал эрсдэл гарч ирж байгаа. Тэр байтугай энэ асуудлыг шийдчих юм бол тэр малчид дээр хийж байгаа дөрвөн асуудлыг шийдчих юм бол бид нар зуудагддаг ойлголтыг ч гэсэн шийдчихлээ гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тий. Тэгэхээр үр дүнд нь өнөөдөр эхлээд энэ асуудлыг шийдчихлээ гэж бодоход 10 жилийн дараа бид нар Шинэ Зеландын загвараар болвол бид нар 10 жилийн дараа зөвхөн хөдөө аж ахуй дотроо махнаас $3 тэрбум олох тухай яриа сууж байна. Дээр нь бид нар арьс ширнээс хэдийг олох уу тий. Ер нь бас тийм гэсэн. Дээр нь энэ салбар айгүй тийм доктортой хөгжиж байгаа. Одоо би энгийн жишээ хэлээ л да. Зөв малчт дээр толгуурлаад энийг үн цэний хэлхээний төвшөнд хөгжүүлсэний дараа малчин айлын санхүүгийн асуудал яана гэж. Бүр тэр малчиндаа хуримтлалыг хэд дахин үүсгэх хэмжээнд очно гэсэн. Бид нар үүний тулд малчин өрхийн зардлын бүтцийг зардлын нөгөө нэг урсгал биш үү? Хизээ яаж гардгийг хүртэл судалж үзсэн байхгүй. За тэгжсэн чинь одоо ихэнх нь нөгөө барьцаа хөрөнгө байхгүй учраас малаа барьцаалаад бага хэмжээний одоо зээл авдаг хайдаг тий. Дээр нь энд хөгжчих юм бол энэ салбар доктортой хөгжчих юм бол за одоо би махны үйлдвэртэй байлаа. Малчин хотгоч болов хавар цагаан сарын үед зээл авдаг. Цагаан сарын их гэж тий. Тэгэд энэ хаврын ноос ноолорын үед олсон орлогоороо зээлээ төлж байгаа. Тэгээд үлдсэн мөнгөөрөө сун хэрэглээд тэгээд 8-9 сард оюутны сургалтын төлөө зээл авч байгаа. Тэгээд намар 10, 11, 12 сар руу махныхаа мөнгөөр төлж байгаа. Ийм циклтэй энд тогооноос гарч чадахгүй яваад байгаа байхгүй. За тэгвэл энэ үйлдвэрт бэлтгэн нийлүүлэгчээр бүртгүүлсэн малчин 1 жил доктортой харилцагч гэдэг нь нотолчвол үйлдвэрттэй. Жишээ нь бид нар ямар боломж байж байгаа. Тэгэхээр танах 300 хонь нийлүүлэгч байгаа 40 саяын 300 хорог намар тийч та 40 сая орлоготой болох юм байна. Тийм учраас эхний үйлрэлд та шууд одоо шууд 25% урьдчилгаа авч болно. Ийм боломжууд ирнэ. Тэгээд дээр нь тэр малчаал бид нар ер нь малынхаа тоог нэмээд 800 хоньтой болчихё. Биднэрт 40 сая төгрөг хэрэгтэй байна гэж үзвэл үйлдвэр баталгаа гаргаад доктортой бэлтгэн төлөвлөгч учраас өөрөө арилжааны банкнаас зээл авах баталгаагийн шинэ үйлдвэр гаргаж өгч байна. Тэ? Тэгээ ер нь бол цаашаа ингэ яваад ирэхээр үйлдвэр нь орлоготой доктортой болоод эхлэхээр
энэ хөдөө аж ахуйн хэлхээний үн цэнний санхүүжилт гэдэг номон дээр энэ value chain-ний дотоод санхүүжилт гэдэг ойлголт байна даахгүй. Үн цэнний хэлхээнийхээ дотоод санхүүжилт. Өөрөөр хэлбэл үйлдвэрчин тэртээ дөрвөн махыг худалдаж авах учраас урьдчилгаагаа тэр өгөөд эхлэхээр малчин зээл авахгүй хэмжээнд хүртэл орж эхэлнэ гэсэн үг байна. Тэгээд намар олсон мөнгнөөс хоримтлал үсгэж эхэлдэг тийм. Ийм тогтолцоор яваад эхлэхээр дараа нь одоо өнөөдөр орлого багтаа байгаа малчдын хувьд бас санаа зовоож байгаа нэг асуудал эрүүл мэндийн асуудлууд байна. Амжиргааны орчны асуудлууд байна. Чанартай тэр амьдралын орчноо бүрдүүлж чадахгүй шүү дээ. Чанартай хоолой бүрдүүлж чадахгүй байна тийм. Тэгээд эхлэхээр тэр өвлжэн дээр дулаан сууц барихаас эхлүүлээл тийм. Гэрэл цахилгааны асуудлыг хүртэл шийдгээс эхлүүлээд одоо ингээл интернетийн асуудлыг бас жаахан орлого агуулчид нь шийдээд эхэллээ тийм. Starlink-ээр. Гэх мэтээр ингээд бүх юм 10 жилийн дараа шал өөр төвшөнд очсон. Бид нэр хүн амынхаа одоо үндсэндээ 3.1-ийг энэ ядуурлаас гаргачихсан. Дээш нь гаргацсан. Энэ салбар хөгжсөн. Энэ салбарын экспорт нь манай одоо гадаад худалдааны баланс төр хүнлэхүү үүр гүйцэтгэгдсэн тий. Тэгээд үйлдвэрээс махнаас гадна дагалдаад гарч байгаа тайвар бүтээгдэхүүнүүд чинь илүү чанартай болчихж байгаа байхгүй. Одоо жишээ нь шимэгч төвчнөө шийдэж чадахгүй болохоор үйлдвэрээс гарч байгаа энэ арьс ирчин өөрөө асуудалтай гарч ирж байгаа шүү дээ. Тэ? Шимэгчд ороход идэгдсэн. Гэх мэтээр ингээд ер нь юм болгоо шийдэгч гэдэг байгаа байхгүй. Тийм учраас бид нэр энийг цаг алдахгүй шийдэх ёстой. Заавал би одоо эндээс ингээд уриалаад хэлэхэд энэ үндэсний томхон компаниуд энэ салбар руу яаралтай орох шаардлагатай. Орвол угаасаа худалдаа авах чинь хангалттай эрэлт ихтэй байна. Энэ том зах зээл дээр манай энэ жилд магадгүй бид нар нэг тусдаа экспортод нэг 500 мянган тонн махны асуудал яригдахад эн чинь өөрөө олон улсын зах зээл дээр жин дарахгүй тоохгүй тий. Бид хаана явна вэ? Монгол хүн урлаг спортын хувьд бусад дэлхийд өрсөлдөж чадж байна. Харин Монгол үндэстэн нийгэм, эдийн засаг, бизнес засаглалын хувьд хэрэг өрсөлдөж байна вэ? Бид хөгжиж байна уу эсвэл хурж байна уу? Энэ асуултад өгөх бодиттой объектив бас шинжлэх ухааны хариулт бол өрсөлдөх чадварын судалгааны дүн юм. Хөтлөгч, эдийн засгийн ухааны доктор Отго Чулуу. Ер нь бол дэлхийн махны зах зээл гэж маш том юм байгаа хэл та. Асар том зах зээл. Манайх тэр баг хувь үзлэхгүй байгаа х тийм. Саяын 500 мянга чигээр өсөө нэг хувьч өрөхгүй шүү дээ. Харин тийм баг. Тэгвэл энийг ядаж нэг 10% болгох ч гэдэм ингээд нэг үндснээрээ зорилт тавиал явах хэрэгтэй юм байна л да. Тэгээ яг эцэст нь нэг би зөв өөрийнхөө бодлыг хуваалцахад Монгол улс бол одоо хөдөө аж ахуйн орн байсан. За ялангуяа мал аж ахуйн орн байсан. Одоо бол төвсөн үсэг уулуурхаан үндэстэн болцсон л да тийм. Уулуурхаа цойрлсон эдийн засгтай гэх тийм шалгар үзүүлэлт байд. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-аас дээш бол төсвийн орлогын 10%-аас дээш бол экспортын 10%-аас дээш бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын 10%-аас дээшийг бүрдүүлж байгаа бол тэр одоо уулуурхаан үндэстэн гэдэг юм эсвэл эрдэс баялагтаа тулгуурсан эдийн засгтай усгацсан тийм тодорхойлт байдаг. Тэр манайх тэр шалгуурыг бүр хэд дахин хангацсан баг л да. Манай гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70% зөвхөн уулуурхаар орж исэн. Эдийн засгийн 20%-ийг бүрдүүлж байна. Шууд утгаараа дайвраараа бол 30%-ийг экспортод ойлгомжтой 91%. Бараг 92% байгаа бах тийм. Тэгэхээр ингээд яалчгүй уулуурхаас маш хараат болчиход байгаа. Тэгтээ газар нутгийн маш бага хэсгийг эзэлдэг. Нөгөө капитал интенсив учраас нөгөө ажлын байр бий болгож чаддгүй. Тэс хүчтэй техник хэрэгслээр ингээд бүх юм хийж шít. Тэгтэл ингээд ах салбар гэх юм уу да одоо. Мал аж ахуй маань ингээд нэг сайн шинжлэгдэж өгөхгүй байна. Тэгээд энэ мал аж ахуй маань өөрөө өрсөлдөх чадвартай болоод дэлхийн махны зах зээл дээр чим арьс шир дээр юу гэдэг ноос ноолуурынхаа зах зээл дээр ингээд том тоглогч болчих юм бол одоо бид нэр их олон жил ярьж байна да энэ уулуурхаагаас хараат байдлаа багасгахыг. Тэг хамгийн их ажлын байр бий болгож байгаа. Одоо манай хамгийн том ажил болох салбар бол хөдөө аж ахуй байгаа. Тэгэхээр энэ салбар маань өөрөө ингээд өрсөлдөх чадвартай болоосоо л гэж би бодож байна л да. Тэгээд эцэст нь танд одоо ингээд нээлттэй чөлөөтэй асуулт хэмд ингээд боломж олгоё. Тэгээд хоёулаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлгөө. Тэгэхээр
биднэрт уул уурхайн бус салбар гэдэг олон жил ярьсан. Эдийн засгаа төлөвлөжүүлнэ, солонгоруулна гэдэг ярьсан байтугай урт улан дунд хугацааны бодлогын баримтчгүүдэд буутсан. Тэгээд тэр нь харамсалтай одоо нэг дарга нарын номын тавир дээр тоосон дарагдаад хэвтэж байгаа. Хэвтэж байгаа гэж би хэлж байгаа нь юу гэхээр хэрвээ энэ ажил хэрэг болохоор байсан бол бид хангалттай хугацаа байсан. Хангалттай одоо энэ салбарыг босгохоос хэд дахин илүү хэмжээний мөнгийг хүртэл бид нөр ашиггүй салхинд хийсгэж байна те. Тэгэхээр заавал төр хий гээд байгаа юм биш. Нөгөө талд нь ч гэсэн бид нар энэ хорио цэрийн асуудлуудыг хориг саадуудын асуудлыг шийдчих юм бол гадна дотноос хөрөнгө оруулах хангалттай боломж бий. Яагаад боломж бий гэж байна гэхээр худалдаа авахч талд эрэлт бол байгаа учраас энд байгаа гэж үздэг байгаа байхгүй. Тийм учраас тэр төрийн янз бүрийн хориг саадуудыг экспортын янз бүрийн хориг саад тэр квотадын асуудлыг нээлттэй чөлөөтэй болгоод өгчүүл ядаж хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүсийн зоригтой орж ирж штэ. Тэгэхээр энэ талд төр бид юунд оролцох вэ? Бид юунд оролцож болохгүй вэ гэдгийг одоо арай жахан тийм рационал ухаалаг байдлаар харах цаг нь болчихсон. Тэ? Хэрвээ энийг харж чадахгүй бол харж чаддаг хүмүүстэй шилжүүлэх ёстой. Тэгэхээр хий хоосон амлсан, хий хоосон ярьсан тэгээ статистиктээр тулгуурлаж бид нэр өнгөрсөн жилээс илүү экспорт хийчлээ гэдэг юм өөрснийгөө хурсаар байтал дахиад 10-20 жил өнгөрнө шүү. Тийм учраас энэний цаана нь зүгээр нэг салбарын тухай биш, энэний цаана нь бүхэл бүтэн нэг төгөөмийн маань баг 3% шууд 30% буюу 3/1 нь эндээс хамааралтай байгаа учраас дээр нь хөдөлмөрийн насны яг хүмүүсийн маань 4 хүн тутмын нэг нь тэнд өөрөө амьдрал ах ажил орлогоо зохицуулах явж байгаа учраас энэ салбарыг бид нар бүр бодлогын цөм болгож анхаарахаас өөр зам байхгүй. Тэгээд энэ дээр ямар нэгэн байдлаар талцаж нам өвсөлөхгүйгээр одоо ер нь орох цаг нь хангалттай хэтэрсэн байгаа гэдгийг л одоо дахин сануулмаар байна. Тэгээ хамгийн түрүүнд одоо орох юм эхлээд чөдөр тушаа саад авч яхаас эхлэх хэрэгтэй. Тэгжээж төр биш хөрөнгө оруулагчид эдийн засгийн төлөх либералчлах гэж байна. Нэг ёстой тийм либералчлах шаардлагатай салбар чинь энэ натал бид нар наазах нь нөөцийн махаар сэхлүүлээд барьцдаг. Экспортын квот аваад барьцдаг тийм. Энд өөрөөр салбараа чөдөрлөөд байна. Чөдөрлөөд л байгаа асуудлууд байна. Тэгээд сая том чөдрийн төлөх хайрлаа. Тэгээд тэр жижиг чөдрүүд нь тэр яг малч өрхтөр тэр орон нутагт байгаа жижиг жормолсон чөдрүүдээ бас авч явах хэрэгтэй. Бидрийг тэгээд тас татах болтугай л гэж одоо найтлахаас илүү энийг тас татах чадах юм бол үндэсний том компаниуд төрөөд ороод ирсэл гэж бодож байна. Тэгээ үндэсний том компаниудаа энэ өдөө аж ахуйн салбарт ялангуяа мал аж ахуйн салбарт бас их том боломж байгаа учраас хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. Ингээд шаардлагатай болвол энэ олон жилийн хугацаанд судалсан, туршсан, гаргаж ирсэн загваруудаа нээлттэй хуваалцахад бэлэн байна гэж хэлэх байна. Ингээд та бүхэнд баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. За эрхэм хүндэт үзэгчтэй дэхэд өрсөлдөх Монгол өрөөтэй өрсөлдөх чадварын энэ удаагийн нэвтрүүлэг маань ингээд үүгээр өндөрлөж байна. Өнөөдөр бид нар бас маш их сонирхолтой сэдвээр ярьлаа. Монголын эдийн засгийн бас нэг суур салбаруудын нэг хамгийн том ажил олгогч салбар болсон хөдөө аж ахуй тэр тундаа мал аж ахуйн асуудлаар өрсөлдөх чадвар нь хэр байгын цааш нь яаж сайжруулах юм гэдэг төрөд бодиттой шийдэл гаргахнууд гаргаж ингээд мэрэгэн ухаанаа хуваалцсан танд бас баярлалаа. Ингээд дараагийн дугаар баяртай. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай Эрдэс баялагын нөөцөгтэй зах зээл дээр мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар